За тэгээд манай клубын урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн. Маш баярлалаа. Хамтаа. Оо яана за баярлалаа. Манай сайхан хуугаад уунаа замдав. Хэн барьж явах уу гэдгийг байна. За өрсөн баярлалаа. Бид нар 26 байгаа. 26 байгаа шүү. Оо гоё нэ гоё. Үнэхээр сайхан байна оо. Манай энэ залуучууд чи яасан ч гоё ирч хүчтэй юм. Яг гоё хөлрөөд гоё болж байна. Яг одоо нэг 2 минут амарчаад хөдлөхөд яг таарахаар байна. Би тэр урд өмнө нөгөө хоёулахнаа ингэж алхахдаг болохоор айгүй уйтгартай байсан. Тэгээ одоо энэ удаад ингээ усуулаа алхсан чинь их гоё ирч хүчтэй байна. Яриа хүмүүстэйгээ сайхан ярилцаад явхад үнэхээр гоё байна. Хайр өглөө алхахаа өмнө ямар хүмүүс хэрглэж гарч ирсэн бэ? Хоёр чинь яг өглөө нэг ая кофе уусан. Сая чинь юу үлээ нэг ус уусан чинь. Оо жанчуулан уусан. За тэгье. Гэхдээ урд өмнө их сайн хэрглэж байгаагүй анхны хоёр юм байна. Тэр хэрглэнээр юм байна. Та хэд хөдөлж юм? Ямар юм заваа өөх. Бидний алхах зүрхтэй өглөөнийхөө цайгаа уулаа. Та цайнд айгүй гоё жавтай ирлээсээ манай залуучууд таны жараар бишсэн цайнд айгүй гоё ам сайтай. Энэ цайныхаа цаатай яриа. Ойхоо миний нэг найз Герман уул моолнд их алхах дуртай тийм тамирчин залуу байдгийн. Миний нэг найз Герман залуу тамирчин ууланд их явдаг. Тэгээд одоогоос бараг 20 жилийн өмнө тэр анх явж байхад нэг сайхан тийм цай авчирсан. Тэр цай нь болохоор хар цай. Тэгээд 50 г коньяк хийцэн. Тэгээд нэг 50 г бас зөгийн бал ичгсэн. Тэгэхээр нэх гоё тийм амт амтагддаг байхгүй арайд нэг гоё содон тийм амттай. Тийм сайхан цай хийгээл уугаад тэгээд тэрийг би одоо сорж аваад ууланд явах болгонд тэрийг хийд юм өө тий. Халуун цай. Тэгээд нэг жаахан коньяктай болохоор нэг сонин амттай үнэртэй. Зөгийн балтай болохоор бас их гоё тийм чихэрлэг дөө ч юм уу те байгалийн. Тийм байдээ. Тэр нь бид нар бол манайх бол нэг тийм чихэртэй юм их хэрэгэлдэггүй юм. Тий чихэртэй ундаа тийм чихэр мөхөр хэрэглэхгүй. Голдуу ус мус хэрэглүүл яг зөгийн бал нэг ингэж хэрэглэнэ. Өглөө энэ хэрэглэж болох хүмүүсийн талаар яриа. Өглөө бол ерөөсөө өндөг мөндөг тий. Тиймэрхүү л мах цаах өндөг салаад тиймэрхүү юм зүгээр. Түүнээс одоо тэгэл сахалтай юм тэгээд тэр нүүрс ус одоо гурил мөрөл будаа их сайнгүй юм шиг байгаа. Ер нь бол тий. Тэгээ хүн бүр янз бүр л тий. Гэхдээ ер нь одоо манай монголчуудын хэмжээнд бол манай монгол мах шиг сайхан юм байхгүй юм байна лээ. Бэлчээрийн малын мах дэлхийд товхон шүү дээ. За бидний алхалтын яваад бидэд модны цахал ирсэн байна. Та энэ гоё алхаж байгаа залуучуудаа хандаад гоё уран зориг явуулж хэлээ. За өнөөдөр манай багийн залуучууд их сайхан алхаж байна. Тэгээ ер нь ингээд гадаа ийм агаарт байгальд алхна гэдэг бол хүний биед бол эм гэж байгаа шүү дээ. Ер нь суугаа ажил одоо тийм байнга суугаа байдлаар ч юм уу босохгүй хөдлөхгүй явахгүй байгаа хүн бол ер нь цаагаараа бол өөрийгөө хорлж ийн л гэсэн үг гэж байгаа. Тийм учраас аль болохоор хүн гоё явж хөдөлж гадаа эрүүл агаар тэр тусмаа бүр байгалийн сайханд явж байвал маш сайн гэж байгаа шүү дээ. Энийг бол одоо бас эмч хүний хувьд энэ залуучууд бүгдээрээ мэдж байгаад их баяртай байна. Бусад залуучууд мдээгүй хүмүүс байх юм бол мэдж аваа тий. Гадуур салхин дагаарт байгальд явцгаа алхацгаа гэж уриалж байна. За бидний хоёроо алхахаар үнээр гоё байлаа. Өчигдтэй гоё инээд туусаа гоё алхах болсон. Тэгээд энэ алхмаар байна гэдэг энэ алхалтыг айгу үндэ төсөөлөө гэж ихтэй алхаж ихтэйг байгаа тэр хүмүүс тэгээд алхалтанд уриалсан гэж байна. За. Яг үннийг хэлэхэд одоо биеийн тамирын заалнаас илүү байгаль дээр алхах үнэхээр гоё байдаг. Аюу гоё ирч хүч авдаг. За тэгээ хамгийн гол нь энэ гоё мод
ургамлыг харж баясж байна. Бас ингээ олуулаа алхахаараас их гоё юм байна. Манай амар мэнд клубын залуучууд бас их сайхан залуучууд байд юм байна. Олон хүмүүстэй танилцж байна. Найзаж эхэлж байна. Тэгээд үнэхээр сонирхолтой сайхан байд юм байна. Эрүүл мэнд шиг чухал юм байхгүй. Одоо энэ эрүүл агаарт ингэж явах нь зүгээр ямар ч юмнээс илүү сайхан эрүүл болгодог зүйл шүү. Тэгэхээр зөрөгтэй гараад ирээрээ. Манай клубийнхантай нэгдмээр юм биш үү те? Одоо нэг хүмүүс ганц нэг алхаад ингээд өмнө эсвэл бүгд ингээд бүхгүй байна. Одоо би дараа нь алхахгүй гэж боддог залуучууд бас байдаг байхгүй юу? Тэр хүмүүс цаад өгөө. Тий, алхаад ч юм уу ямар нэг юм хийхэд нэг юм өвдөж байгаа бол тэр юм чинь одоо тэр зүйлээ дахиж хий гэсэн үг байхгүй юу? Тэр өвдсөн юмыг хийсээр хагаад өвдөхийг болиулдаг хэрэгтэй байхгүй юу? Хүний бие организм чинь маш их дасан зохицдог. Тэгээд өөрөөсөө ингээд өөрийгөө эмчилж идэг, нөхөн сэргээж идэг. Хэрвээ ачаалал багтаа газраараа ингээд алхаж явхад ингээд өвдөд байсан бол та өмнө нь их бага алхаж исэн байна. Тэгээ алхаад авах юм бол тэр өвддөг нь бүр болчдөг байхгүй юу? Тий. Тэр яс мас булчин шөрмөс юмнууд нь улам бэхждэг байхгүй юу? Тэн дээр ачаал өгөх тусам энэ биеийг зовоох тусам хүн улам сайжирч бэлтгэгддэг байхгүй юу? Зүгээр хоосонд нь хаяад байвал тэгээс сулраад, шөрмсөн сулраад, булчин нь сулраад, ясан зөөлрөөл ингээд байдаг байхгүй юу? Тэр 1-2 удаагийн тэр өвдөлтийг бол хүн давхал хэрэгтэй. 1-2 удаагийн байтугай 5-6 өвдөлтийг давж ээж л хүн улам сайн болно. Тэр анх удаа өвдөж байгаа бол ерөөсөө тэр нь дасгалжаагүй байна. Тэрэн дээр ачаал хизээч өгж байгаагүй юм байна гэсэн үг байхгүй юу? Байнга ачаал өгөөд ирвэл тий, байнга ачаал өгөөд эхлэх юм бол тэр өвдөжсэн юм чинь бүр улам бэхжээ сайжраад эхэлдэг байхгүй юу? Хүний бие организм ч өөрөө тийм зохион байгуулалттай байхгүй юу? За маш их үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. За гол нь эмч хүний зөвлөгөө шүү. Энд чинь хүний биеийн организм яаж ажилдаг, дотор нь ямар одоо уруул юм явагддаг, яаж одоо эсэргүүцэл одоо дархлаатай байдаг талаар эн чинь мэдлэгтэй хүн л ингэж ярина шүү дээ, тий. Тэгэхгүй бол энийг чинь хүмүүс мэддэггүй байхгүй юу, тий. Манай эмч нар ч сайн мэдэхгүй зарим нь, тий. Хөл нь өвдөд байх нэхэр тэгвэл бити яв гэж байгаа байхгүй. Хөл чинь өвдөж байгаа бол бараг явж явах хэрэгтэй байхгүй юу, тий. Тэгээд жанчилган брэндтэй алхаж байгаа. Тэгээд асааныхаа талаар яриултаа. Тэнцвэр чинь эрдэс тустай болохоор алхахад хүн их хөлс гарч хөлсөөрөө дамжиж маш их нөгөө эрдэсээ газарчлуулдаг болохоор нэмэлтээр эрдэс авах нь маш чухал шүү дээ. Тэгэхээр занчуулаа уух нь зөв. За улсын маань хүлээж аваад ирсэн баярлалаа. Өнөөдрийн бидний алхалт өндөрлөж байна. Тэгээд хоёртоо 7 хоногийн ажилд нь амжилт хүсье. За бүгдээрэнд нь баярлалаа. Хамтдаа сайхан алхлаа. Маш гоё өдөр байлаа. Тэг их гоё маршрутаар алхлаа. Тэгээд үнэхээр бас жаахан ачаал авлаа. Биендээ бас их энерги өглөө. Аз жаргалын одоо гормон, одоо окситоцин, эндорфин ялгарлаа. Тэ ингээ хамт олонтой энэ хүмүүстэй гоё явлаа. Дараа тэгээд одоо боломжоор хамт явж байхыг бодноо. Ингээ та нартай бүгдээрэнд нь их баярлалаа. Амжилт сайн сайхныг хүсье.